сайн уу? Өнөөдөр бүгдээрээ нэгэн нууц соёлоод гарцгаая. Юуны тухай вэ гэвэл чиний өөрийнхөө тухай мэдэхгүй тэр нууц ертөнцийн тухай. Ихэнх хүүхдүүд надад ямар ч авьяас байхгүй. Би тоондооч муу, спортооч муу гэж гомддог. Гэтэл авьяас гэдэг бол зөвхөн олимпиадад төрүүлэх, эсвэл тайзан дээр гарч дуусахыг хэлэхгүй. Чиний бусдыг сонсох чадвар, чиний ямар нэгэн зүйлийг маш нямбай хийдэг тэр зан, эсвэл бусдыг өөрийн гараар хийсэн амттай хоолоор дайлах, шүлэг зохиож өгөх, бүр хүмүүсийг инээлгэж чаддаг ч чиний супер хүч байж болно. Өнөөдөр бид би юунд сайн бэ гэсэн асуултын хариуг олохын тулд 3 шатлалт хайгуул хийх болно. Дэвтэр үзгээ аваад эхэлцгээе. 1-р шат. Дотоод хайгуул. Эхний шат нь бид өөрийнхөө дотоод үнгийг харна. Чи өөрөөсөө дараах 3 асуултыг чин үннээсээ асуугаад үзээрэй. 1. Би юу хийж байхдаа цаг хугацааны баримжааг алддаг вэ? Магадгүй чи зур зурж байхдаа, эсвэл ямар нэгэн тоглоом тоглож байхдаа, магадгүй байгаль алхаж байхдаа өө тийм үү, ийм их цаг өнгөрсөн юм уу гэж боддгоо. Тэр зүйл чи математик, физик, хим биш үж болно. Зүгээр л юу ч байсан хамаагүй бичээрэй. Энэ нь чиний тархитг зүйлийг гэхдээ хамгийн их жаргалтай байгаа гэсэн үг. 2. Хэрвээ надад маш их чөлөөцөг гарвал би хамгийн түрүүнд юу хийх вэ? Утас үсгээс өөр шүү. Чи лего ухсрах юм уу, ном унших юм уу, кино үзэх юм уу, хоол хийх юм уу, сакс тоглох юм уу гэд зөндөө юм байгаа. Эсвэл найзтайгаа ямар нэгэн зүйл хийлцэх үү? 3. Надад юу хамгийн амархан санагддаг вэ? Бусад хүүхдүүд энэ одоо ямар хэцүү юм бэ? Яаж хийх юм бол гэж байхад чамд эн чи ийм амархан штэ гэж санагддаг зүйл бий юу? Магадгүй чи хүний ариг маш хурдан ойлгодог. Эсвэл эвдэрсэн зүйлсийн учрыг маш хурдан олдог байж болно. Магадгүй чиний хувьд тоо бодох шиг амархан, хэмээх хичээлээ сонирхтой зүйл байхгүй гэж болно. Тэр амархан сандаж байгаа зүйл чинь чиний төрлөх өгөгдөл байх магадлал өндөр. 2-р шат. Гаднаас хай. 2-р шат бол маш сонирхолтой. Бид өөрсдөө заримдаа хитрхи гоочилж, давуу талуудаа анзаарахгүй өнгөрдөг үе байгаа. Тийм болохоор өнөөдөр чи найзын сорилт хийгээрэй. Чи өөрийнхөө хамгийн дотны 3 хүнээс ингэж асуугаарай. Чинийхээр миний хамгийн сайн чадвар юу вэ? Би ямар үед хамгийн мундаг харагддаг вэ? Эсвэл чиний чадахгүй байсан зүйлийг би хийж чадсан тохиолдол байгаа юу? Тэдний хариултыг сонсоод чи гайхаж магадгүй. Магадгүй найз чи хүнд маш их урам зориг өгдөг. Эсвэл чи юмыг маш зэгцтэй зохион байгуулдаг. Чи хүнтэй найрсаг харилцдаг. Чи зураг гоё зурдаг. Чи хурдан гүйдэг. Чи үргэлж эрэг байдаг гэж хэлж болно. Энэ бол чиний мэдэхгүй чи юм. Бусад хүмүүс чиний гэрэлтэж байгаа тэр хэсгийг чамаас илүү тод харж байдаг. 3-р шат. Туршилтын лаборатори. 3 дахь шат бол турш үзэх. Чи өөрийгөө ийм хүн гээд нэг харьцагт битгий хийгээрэй. Чи магадгүй өөрийгөө спортод муу гэж боддог байж болно. Гэтэ чи бүх спортыг турш үзсэн үү? Магадгүй чи сакс тоглохтаа муу гэж болно. Гэтэ аарын тестээр бол чи гоц. Эсвэл чи өөрийгөө бүрийг инживхий гэж боддог ч бичих чадвар чи гайхалтай байж болно. Тиймээс энэ 7 хоногт өөртөө нэг шинэ зүйлийн өдөр гэж гаргаарай. Урд нь хизээж хийж байгаагүй зүйлээ турш. Магадгүй хоол хийж үз, эсвэл код бичиж үз. Туршиж үзэх бүрт чи өөрийнхөө тухай нэг шинэ нууцыг тайлж байна гэсэн үг. За ингээд өнөөдрийн хайгуул дуслаа. Чиний олж мэдсэн тэр давуу тал чинь одоогийн чамд тийм чухал биш үж болно. Жижигэн сандаж болно. Гэтэ санаж ав. Сарс мод ч гэсэн анх жижигхэн үр байсан. Чиний тэр жижигхэн авьяас чи ирээдүйд чиний хамгийн том амжилтын үндэс болж болно. Өөртөө итгээрэй. Чи бол давтагдашгүй нэгэн. Дараагийн дугаараараа уулзцгаая. Өөртөө хайртай байгаарай.